За 70-ны болохоор энэ функцийн хамгийн их төвлөл гэнэ. За тэгэхээр манай trigonometry функц олсон байна. Энийг бүгдээр томьёогоор задлаад айлчлах нэг косинус юм уу синусээр илэрхийлэх гэж оролдъё. За тэгэхээр косинус альфа дээр нөхрийн бета чинь яаж задардаг вэ гэхээр косинус альфа косинус бета хасхан синус альфа бүрчин синус бета. За бүгдийн томьёогоор задлаа. Тэгэхээр энэ маань косинус x-ийг бүрчин косинус 3-ны π хасхан синус x-ийг бүрчин синус 3-ны π. Тэгээд нэмэх нь косинус x. За тэгвэл энэ маань юу болох юм бэ? 2-ыг бүрчин косинус x бүрчин косинус 62-ны 1 синус x-ийг бүрчин синус 60 болохоор 2-ны язгуур 3 нэмэх нь косинус x. За тэгээд 2-оор хаалт задлаад үржүүлчихээр косинус x-с хасах нь язгуур 3-ыг бүрчин синус x нэмэх нь косинус x болох юм. За тэгсэн чинь энэ хоёр маань төсөөтэй гişүүд учраас 2-ыг бүрчин косинус x-с хасах нь язгуур 3-ыг бүрчин синус x. За энэ функцийн хамгийн их тул гэсэн шүү дээ. Тэгэхээр бүгдээр энэ косинус синус хоёр ижлэхэн аргументтай өмнөх нь ямар ч коэффициенттэй учруулна. Энэ бүгдийн чи туслах үнцэг оруулж. Өөрөөр косинусын өмнөх коэффициентийн квадрат дээр синусын өмнөх коэффициентийн квадратыг нэмээд язгуурхаж. Тэгэхээр 4 дээр 3 нэмэхээр язгуур 7. Тэгвэл одоо энэ язгуур 7 олсон энэ язгуур 7-гоороо үржүүлээд хуваагаад өгч. 2-ыг хуваах нь язгуур 7 бүрчин косинус x хасах нь язгуур 3-ыг хуваах нь язгуур 7 бүрчин синус x. За тэгэхээр энэ маань юу болох юм бэ гэсэн чинь за би яагаад ингэсэн бэ гэсэн чинь одоо бүгдээ энэний квадрат дээр энэний квадратыг нэмээд үзье л да. Тэгэхээр 7-ны 4 дээр нэмэх нь 7-ны 3 гэдэг нэг гарч байгаа. Тэр квадратуудын нийлбэр нэг гарна гэдэг бол энэ ямар нэгэн синус косинус хоёрын ижлэхэн өнцөг дээр хутга гэсэн үг. За тэгвэл би нэг косинус ямар нэгэн альфа өнцөг гэж үзье л да. Косинус x тэгвэл нөгөөх маань яг тэр альфа өнцгийн синус дээр хутгана гэсэн үг. Синус альфа. За надад өнцөг нь бол нэг хэдэн градус ах нь болохоор нэг чухал биш. За тэнгуул эн чинь нөгөө биднээс энэ төрлийн томьёогоос косинус альфа дээр нэмэх нь x-ийн томьёо. Язгуур 7 хүрч. За тэгээ одоо хамгийн их утга болгосон шүү дээ. Тэгэхээр хамгийн их утга болгож манай косинус чинь хамгийн ихтэй 1-ийг авдаг тийм. Тэгэхээр эндээс язгуур 3-ыг хүчин косинус альфа дээр нэмэх нь язгуур 7 шүү. X маань хамгийн ихтэй манай кос 1 гэдэг утгаар авдаг юм чинь хамгийн ихтэй язгуур 7-г авна. Хамгийн багадаа манай косинус маань хасах 1-ийг авдаг учраас хасах язгуур 7-оос нэмэх язгуур 7 буюу надад яг хамгийн их утга болгосон учраас бүгдээрээ язгуур 7 гэсэн мөн гэсэн үг. За 72. За нэг юм тэгштгэл байна. Гэхдээ x-ийн хувьд квадрат тэгштгэл логарифм а гэдэг нь зөвхөн сул тооноч. Бодит шийттэй байх а-гийн утга болдог нэ. Бодит энэ тэгштгэл шийттэй байх. За тэгвэл одоо бүгдээрээ f от x гэдэг энийг хэлсэн байна те. Энэ тэгштгэлийн дискриминантыг олоод өртгөн болгон задлаа гэж. За дискриминант нь болохоор бүгдээрээ b квадратаас нь 4ac. За b гэдэг манай бодлогон дээр энэ. Тэгэхээр 2-ыг үрчгийн 1-д нэмэх нь r сартай a-гийн квадрат хасах нь 4-ийг үрчгийн a болохоор 1 c нь болохоор 1-ээс хасах нь r сартай a-гийн квадрат. За нэг эмхтгээд тэгэхээр 4-ийг үрчгийн 1-д нэмэх нь r сартай a-гийн квадрат хасах нь 4-ийг үрчгийн 1-ээс хасах нь r сартай a-гийн квадрат. За тэгэхээр энэ бүгдийг яах юм гэсэн чинь задлаад үржүүлжсэнс манай энэ маань өөрөө задарчих юм шүү дээ. Хоёуланд нь 4 бонт 4-ийг хаалтнаас гаргачих. Тэгээд 1-д нэмэх нь 10 сортой а-гийн квадрат. Хасах нь энэ болохоор бүгд энэ дээрээ 1-ийн квадрат гэж тавьчих л да. Тэгэхээр энийг би квадратуудын ялгараар задлчвал 1-ээс хасах нь 10 сортой а, 1-д нэмэх нь 10 сортой а. Тэгээ ингээ харсан чи хоёуланд нь 1-д нэмэх нь а гэсэн үртэн байгаа учраас энийг хаалтнаас гаргачих. Тэгэхээр 1-д нэмэх нь 10 сортой а хаалтнаас гаргахаар 1-д нэмэх нь 10 сортой а хасах нь энэ маань. За энэ хаалттай учраас эхлээд бүдрэ хаалтаа тавьж байгаа дараа задлахгүй л яг алдчих гаддаг шүү. За тэгэхээр 1-д нэмэх нь
R суртай А одоо энэ хойдлынхаа хаалтыг задлж. Тэгэхээр маань хасгаал задлж байгаа юм чинь хасхныг нэмэх нь R суртай А. Энэ хэр хурагдчих. Тэгэхээр энэ маань 4-ийг бүрчих нь 1 дээр нэмэх нь R суртай А бүрчих нь 2-ыг бүрчих нь R суртай А. Тэгэхээр энэ маань 8-ыг бүрчих нь R суртай А бүрчих нь 1 дээр нэмэх нь R суртай А. За энийг бүглэх юм байсан санагдах юм. Тэгэхээр манай энэ 8 юм шүү. Тэгээ 1 дээр нэмэх нь 1-ийг бүрчих нь R суртай А чинь M нь 1 юм байна. За одоо ясагч бүгдээрээ дээрх тэгштгэл бодис шийттэй байна. За манай энэ тэгштгэл шийттэй бодит шийттэй. Өөрөөр манай квадрат тэгштгэл маань бодис шийттэй байхын тулд дискриминант нь тэгээс их юм уу тэнцвэн нэг шийдэж болно шүү дээ. Тэгэхээр манай дискриминант минимум чинь 8-ыг бүрчих нь R суртай А. За энэ хаалт болгон хэрэг байсан ба за нэг нь урдчихлоо. Бүрчих нь R суртай А. Энэ л тэгээс их юм уу тэнцвэн тэгвэл бодис шийттэй байх нэ. За тэгэхээр бүгдээ нэг төр нэг орлуулах хийчээ. R суртай А-га нэг Т-г орлуулж. За 8 маань бидэнд бол хэрэггүй. Угаасаа үржүүрэн тэгээс хэм чинь 8 тэгээс гэдэг нь энд хуваачхад ер нь нөлөөлөхгүй. Тэгэхээр биний боднол гэсэн. За тос бүрийн тэгтэд үзлэхээр Т маань хасах нэг Т маань 0 гарчин. Тэгэхээр тоон шүлэн дээр бүгдээрээ бага шидийн урд нь тавиад их шидийн ханд тавьчих. Тэгээд энэ тодорхойлохоор манай энэ чинь Т-гийн хувьд дээш харсан парабол байгаа байхгүй тий. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёр талтай манай параболын утга нь нэмэх гол нь болохоор хасах. Тэгээд тгээс ихийн амнаа хэрэг бүгдээрээ 0-оос их хасах нэгээс байгаа юм шүү. Тэгэхээр манай Т маань эсвэл тгээс их юм байна. Нөгөө талаас манай Т маань хасах нэгээс байгаа юм байна. Энэ хоёрын нэгдэл. За одоо Т-г орлуулъя. Тэгэхээр R суртай А маань тгээс их логарифм R суртай А маань хасах нэгээс бага. За одоо бүгдээрээ А-г олохын тулд логарифмаас чөлөөлөх хэрэгтэй. Тэгэхээр хоёулангийн R суртай R-оор үржүүлж. Энэ бол нэг учраас манай бодлогонд бол нөлөөлөхгүй гэсэн үг тийм. Тэгэхээр 10 суртай А 0-ыг хойш оруулахаар R суртай R-ын тэг зэрэгт. Энэ маань R суртай А хасах нэгийг хойш оруулахаар R суртай R-ын хасах нэг зэрэгт. За одоо логарифм R суртай хаяхаар А нь R-ын 0 зэрэгт нэгээс их. Энэ болохоор А нь R-ын хасах нэг буюу R-ны нэгээс баг. За энэ логарифмын ардгаас манай А маань өөрөө тодорхойлмож нь логарифмын ардгамж тгээс эрс байх хэрэгтэй. За тэгээд энэ 3-аас яхан огтлцуулахаар манай юу болох юм гэсэн чинь тодорхойлмож А нь тгээс байх хэрэгтэй. За энэ бодлоонд бол нэгээс их гэж гарсан байна. За энэ болохоор 10-1-ээс бага. За энэ тах штэ 10-1-ээс бага юм. За тэгэхээр юу гэсүгээр энэ хоёрын нэгдүүлчихэд дараа нь бүгд огтлцоод штэ. За эхний хоёрын нэгдэл гэдэг маань юу гэсэн үг хэрэг манай шийд энэ хоёрыг нийлүүлс энэ хоёр хоёулаа шийдэх гэсэн үг. Тэгээд тодорхойлмжтойгоо огтлцуулахаар нэгэн зэрэг давхцаж байгаа хэсэг маань 0-оос R-1 1-ээс зурх юм шүү. Тэгэхээр манай А штэ. А нь хаана авах юм гэсэн чинь 0-оос эрс их 10-1-ээс бага. А мөн манай А маань 1-ээс их гэж гарах нэ. Хоёрын нэгдэл. Тэгэхээр бүгдээрээ А маань 0-оос 0.1 за нөгөөх нь хэдүүлээ 1 байсан баха тий. А тий 1-ээс. Тэгэхээр энэ маань 1-ээс гэсэн ийм тоохно шүү дээ. За 73-ыг харсан чинь энэ функцийн график дээр энэ зэг оршдог гинэ. За тэгэхээр y тэнцүү 2-ын x-с 1 гэсэн график дээр 2 3 гэсэн зэг оршдог гэж. За тэгэхээр бүгдээ энд орлуулж үзье л да. 2-ыг энэ тавихаар 2-ын квадрат 4, 1 гэсэн чинь 3 байна. За тэгээд тэгвэл орших энэ цэгийг дайрсан k тэнцүү хасгана гэсэн налтай шулуун нь энэтэй огтлцдог гэнэ. За юусэн шулуун нь олъё. Тэгэхээр k тэнцүү хасганыг налтай хэрэг чинь шулууны тэгштгэл бол бүгдээрээ k гэсэн b хэлбэртэй тийм мэдж байгаа. Тэгэхээр манай k хасганыг гэдэг болж байгаа юм ба штэ. Гэтэл энэ шулуун маань 2 3 хэсгийг дайрдаг гэсэн. Тэгэхээр одоо 2 3 орлуулъя. Тэгэхээр y-ийн оронд 3, x-ийн оронд 2 тавьж. Тэгэхээр b нь болохоор 5 буюу манай нөгөө хайгаад байгаа шулуун маань хасах x дээр нэмэх нь 5 гэдэг шулуун байжээ. За энэ шулууны
энэ графиктай огтлцох цэгийг нь Q гэнэ. Гэхдээ энэ хоёрыг ингээ харсан чинь харилцан уруу функцүүд байгаа нь харагдаж байна. За тэгэхээр энэ графикийн y тэнцүү за 5-аас 1 гэсэн чинь энэ үнийг бүгдээр y тэнцүү логарифм 2 сүртэй x-тэй нэмэх нэгтэй огтлцох цэг. Энэ хоёрыг тэнцүүлээд бүгдээрээ шууд логарифм зөрчлийг уламжлалт аргаар бол удаж чадахгүй нь харагдаж байна. Тэгээ нэг графикаар бодъё. За дээдлийн шулуун өмчин бүгдээрээ цэг авч орлуулад за шулуун бол 2 цэг авахд хангалттай тий. 5-ыг авахаар 0 гарах юм байна. 0-ыг авахаар 5 гарах юм байна. За логарифмыг байгуулахын тулд тодорхойлмож амнаа. X-тэй нэмэх нэг нь тэгээс эрсэх байх хэрэгтэй. Тэгэхээр манай тодорхойлмож x нь хасах нэгээс их үж ирэх юм байна. За одоо цэг аваад орлуулнаа. За эхлээд бүгдээр юуг авъя? 0-ыг авъя. 0-ыг авахаар 2 сүртэй 1 гэдэг чинь 0. 1-ийг авахаар 2 сүртэй 2 чинь 1. 3-ыг авахаар 2 сүртэй 4 гэдэг маань 2. За одоо графа байгуулад бүгдээрээ нөгөө асуудлаа шийднэ. За тэгэхээр эхнийх маань 5 байх 0 гэсэн. За 5 байхад 1. 0 байхад 5. За тэгэхээр манай шулуун маань болохоор яаж таарсан бэ гэсэн чинь энэ хоёр цэгийг даарсан юм шулуун байна. За одоо нөгөө логарифм функцээ байгуулъя. Тэгэхээр энэ маань болохоор x нь хасах нэгээс хэмжээ хасах нэгийг бол дарахгүй. За орлуулъя. Тэгэхээр 0 байхад 0. За 1-ийг авсан чинь яг 1. За дараахан 3 байхад 2 гинэ. За тэгэхээр энэс бисээ орлуулсан чинь шүү дээ. Энэ шулуундаа 3-ыг тавьсан ч бас яг 2 гарч байгаа юм. Тэгэхээр энэ хоёр маань 3 байхад 2 гэсэн зэг дээр огтлцож байгаа юм байна шүү дээ. 3 байхад 2 гэдэг зэг маань яг шулуун дээр байх юм байна. Энд орлуулсан ч болж байна. Энд орлуулсан ч болж байна. Тэгэхээр манай нөгөө график маань сайн шийдзгааргүй ирсэн ийм график. За логарифмээс гэсэн график. Энэ хоёрыг огтлж байгаа цэг маань 3 байхад 2 гэсэн цэг байна. Тэгэхээр энэ хоёрын огтлын цэгийг Q гэж нэрлэх гэсэн шүү. За энэ Q. Q цэгийн координат маань 3 2. Манай P цэгийн координат маань хэдэлээ 2 байхад 3. P цэг маань 2 байхад 3 гэсэн чинь бас яг энэ шулуун дээр байгаа байхгүй. 2-ыг орлуулсан чинь 3 гарч байна. За энэ болохоор 2-ыг орлуулахад 2 сүртэй 3 гэхээр манай тэр тоноос арай жоохон байх юм тий. За тэгэхээр урбал 2 байхад 3 маань яг шулуун дээр байх юм байна. За энд. За тэгэхээр энэ цэглэх манай нөгөө P цэг шулуун дээр байна. За тэгснээ одоо энэ PQ2 цэгийн энэ хоёр цэгийн OX тэнхлэх дээр проекцийг харгалзан R хэсгэнэ. Тэгэхээр P-гийн проекц нь R, Q-гийн S юм байна. За P-гийн энэ юу нь болохоор проекц нь S, за нөгөөх нь проекц нь R гинэ. За яг энэ хэсэлж проекц хэрэг X-ийн төрөөгөө перпендикуляр болгож байгаа. S R объект солилцсон биш. R S юм биш. P-гийнх нь солилцоод энэ чинь буруу болчих шүү дээ. P-гийнх нь юу юм бэ? Солисон байна. Яг энэ цэг нь S, нөгөөх нь R юм байна. За тэгчээд бүгдээрээ энэ дөрвөн өөр гоё өнгөтэй гэж. За энэ дөрвөн цэгтийн ингэж бодъё. За энэ дөрвөн цэгтийн талбай. Талбайг болгосон. За эхлээд бүгдээр нөө Q газ штэ. Q маань болохоор 3 байхад 2 гарсан. P нь 2 3 гэсэн шүү. Тэгэхээр S нь болохоор юу гэсэн чинь S нь манай Q цэгийн проекц учраас X нь болохоор 3, Y нь 0 гэсэн. За P цэг нь 2 3 учраас X цэг дээрх проекц нь болохоор P-тэйг адилхан энэ нь 0 гэсэн. За одоо бүгдээ PQRS энэ дөрөв цэгтэл байгаа гэсэн энэ маань трапез шүү. За трапезэнд болохдоо бүгдээ яадаг гэсэн чинь D цувир дээр манай D цувир нь болохоор юу гэсэн Q цэгийн координат нь 3 багт 2 хэрэг нь 2 гэсэн. Нөгөөт нь 2 хат 3 гэсэн юм чинь энэ цувир нь 3 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр талбайг болохдоо би QR дээр доо цувир PS-ийг нэмээд 2 туваагаа дунд ч юм болоод өндөр өрчүүлнэ. Манай энэ S чинь юу чинь өндөр нь болчихно. За D цувир нь 2, доо цувир нь 3, 2 таад өндөр нь хэдий гэсэн чинь 1. Тэгэхээр манай энэ дөрвөн цэлийн талбай маань 2-ны
5 болж таарч байна. Энэ 2, энэ 5 юм байна. За дараагийнх нь 74. Энэ мөрий дээр аль цэг орших вэ гэж. Тэгэхээр мөрий дээр аль цэг орших гэхээр бүгд энийг орлуулчлаа гэсэн үг шүү дээ. За энэ маань болохоор яг юу юм байна л да. Нэг дугуй юм байна. За тэгэхээр энэ дээрээ би энэ цэгүүдийг орлуул шалгана гэсэн үг. За бүгдээ яаж орлуул шалгуул арай дээрээ гэхээр яг нэг нэлийн боторхой тоолох гэдэг. За тэгэхээр нэг жоох янзлж байгаа орлуулъя. 4x квадрат хасхан 4x-ийг аваад за хэрвээ нэмэх нь 1 үйл нь томьёо болчихтэй. Тэгэхээр бис энэ 3 хэвчээ. Дараа нь 4y квадратыг хасхаараа эрэхт аваад тэгээд эн чинь бүтэн квадрат ялахын тулд энэ чинь томьёоны эрийг 6 гэрэг. Тэгээ уртлын 2 дахь 3. Тэр 3-ын квадрат 9 үлэг томьёо биш. Буцаад 9-ийг хасаад болчих. Тэгэхээр энэ маань 2x-с хань 1-ийн квадрат нэмэх нь 2y-с хань 9-ийн квадрат тэнцүү 9. За яг ч тойрог бас биш юм аа. Юу л эллипс юм байна. За одоо энэ дээр орчоос ийг орлуулна гэхээр орлуулахад ингээд тавьчих бүгд арай амар. За даага орлуулж үзье. X-ийн оронд нь 0.5-ыг тавилаа. Дараа нь Y-ийн оронд 3-ыг тавилаа. За тэгсэн чинь яг 9 гарч ийн үү шалгая. Энэ 0 чинь 6-аас 3-аас хас 3 квадрат нь 9. За эхний цэгээр орш чинь. За B цэгээр үзье. Тэгэхээр яг энэ дээр л орлуулаад орчтгол илүү амар юм байна. За 0.5-ыг тавихаар эхний хэсэг маань болохоор 0 болчихно. 4-ийг тавихаар чинь 8-аас усах нь 9. За энэ маань 9 гарахгүй. Тэгэхээр энэ оршихгүй юм байна. За ингээ шалгах чинь шүү зэ. За энэ 5 хариу он чинь зөвхөнийг хариун зөв байгаа хэл та тий. Тэгэхээр эхнийх нь зөв байна. Үндсийг шалгаад үзээрэй. За 75. Энэ парабол модультай парабол x100 k гэсэн функцийн график ялгаатай 4 зэгт огцдог байх натурал k тоонуудын нийлбэрийг болгож. Тэгэхээр y тэнцүү x квадрат цог 9 гэсэн парабола байгуулах бүгд хэрэглээ. Тэгэхээр энэ y тэнцүү x квадрат цог 9 байгуулад тэгээд дараа нь нугалч тий. За эндээс бүгд оройн цэгээ 0 хахад хас хэсэг болж болно. За шууд нөгөө харж мэдхгүй байгаад бүгдээрээ уламжлаад тэгтээ тэнцвэхээр манай экстрем цаг гадар буюу энэ маань оройн цэг гээд 0-оор лулгууд л хас хэсэг болж болно. За тэгэхээр манай парабол маань 0 хахад хас хэсэгсэн цагт оройтой. За нэг би хас хэсэг ч үгүй. Тэглэг охлох цэг нь болохоор юу юм гэсэн нь y-ийг 0-ыг тавихаар x квадрат хасах 9 маань тэгтээ тэнцүү болоод x нь нэм хасах 3 юм байна. Тэгэхээр энд хасах 3-ыг дайраад энд нэмэх 3-ыг дайраад за манай парабол маань болохоор энэ. За тэнгуут яах вэ гэсэн чи одоо бүгдээрээ модультай гэдэг чи яасан гэсэн чинь энэ y-ийн сөрөг байгаа утгуудыг модуль гэхээр сөрөг тооны модульч нэмэх болгочоос ингээд дээш нь ухалчихна. Тэгэхээр манай нөгөө энэ хасах ёстой байсан цэг маань яг нэмэх ёстой ирээд за ингээд бүгдээрээ x тэнхлүүд нуулчихаар за тэгэхээр энэ болохоор y тэнцүү гэж бол алдсан байна да. Y тэнцүү k функц гэж байна. Яг гэвэл шүү дээ x тэнхлийн би ингээ хаагуун шигтэлсэн ингээд би нэг л цэгээр хөтлөн. Тэгэхээр энэ ялгаатай 4 цэгээр хөтлөх гэхээр y тэнцүү k гэхээр ингэж хөтлөх хэрэгтэй байхгүй. За одоо бүгдээ энэ ягаан шилүүнийг ингээд огтлчвал одоо y тэнцүү k ба y тэнцүү 0-оор ингээ огтлчвал яаж юм? Ингээ 2 цаг гарч байна. За энэ дээгүүр ингээ огтлчвал яаж юм? 2 цаг гарч байна. Яг энэ оройн цэг дээрээ ингээ холбочвол яаж юм гэсэн чинь ингээ 3 шигтэй гарч байна. А энэгээр хөтлөөч шийдвэр гарч байна. Тэгэхээр манайх хаана байх вэ гэхээрээ y маань ямар ч байсан эндээс бол эрсэх яг энэ байвал 2 шийдэл болж байна. А энэ хоёр ногоон шулууны хооронд байвал яг 4 шийдэл болох гэдэг тийм. Тэгтээ манай y тэнцүү k гэсэн мөрийн k маань 0-оос эрсэх 0 ажиллахгүй. Тэгээ манай оройн цэг чинь хасах стерис модультай хэрэг нэмэх стериссэн шүү дээ. Тэр 9-өөс эрс баг. Яг 9-ээр 3 шийдэл болж шүү. Тэгэхээр манайх 0-оос 9-ийн оронд л яасан гэсэн чинь ингээ манайх 4 ялгаатай шийдэл таахна. За 75, 76. Энэ функцийн параметр шилжүүлсэн томьёо аль вэ гэж. Тэгэхээр энд ингээ дээдлээс бүгд x тэнцүү t гэсэн байгаа. За тэгвэл ер нь аль ч тохиолдолд x тэнцүү t юм байна.
Тэгээ энэ дээдлийнхаа тэгшгэлтэй орлуулч нь Y-д нэмэх нь 3 тэнцүү X-ийн хооронд T-г тавилаа 5T нэмэх нь 5. Тэгээ эндээс Y-гээ болохоор 2T квадратыг нэмэх нь 5T нэмэх нь 2. За юм болж байгаа. Тэгээ энийг бүгд өртгөн болгон задлчихъя. Тэгэхээр 2T квадратыг нэмэх нь 5T нэмэх нь 3-ыг тэгтээ тэнцвэрлэхээр T1 нь хас 2 гарах юм байна. T2 нь хас 2-ыг гарах юм байна. Тэгэхээр чи би одоо энийг яаж залж байгаа гэж чинь урдаа 2 гэсэн коэффициент бол 2-оо тавиад T-гээс хасах нь ихний шид. Тэгэхээр хасах нэмэх 2. T-гээс хасах нь 2 дугаар шид. хасах нь нэмэх 2-ийн 1. Тэгэхээр X тэнцүү T гэсэн мөртлөө ийм байх шид нах нь шид. За энэ би өртгөн болгон задлсан бахаар энийг задлж хариу гаргахад задлаа. Тэгэхээр сэрлэх шаардлагагүй тий. Тэгэхээр зөв хариу нь энэ R байна. За 77 энэ функцийн графикийн хамгийн бага хамгийн их утгуудын нийлбэрийг болгоно. За тэгэхээр Y тэнцүү косинус 2x-ийн модуль тэгээ хасах нь 5 байна. Тэгэхээр энэ маань ер нь яг юу гэсэн үг гэхээр өдөр косинус x-ийн графикийг зураад тэгээд модуль гэж нуулаад дээшээ 5 нэгж зөөцөн гэсэн үг тийм үү. Тэгэхээр одоо энэ дээр бүгдээрээ бас ингэж болно. За эхлээд юус минь график дээр төсөөлөлийг харуулъя тий. Тэгэхээр эндээс x гэснээр косинус 2x-ийн график чи юу гэхээр за би яг ядаж нэг мөчөд зурж харуулъя. За тэгээ яг цаг багаагаа өдөр зурхгүйгээр шууд олж болно. За косинус эхлээд бүгдээр яхагч косинус x-ийг зурнаа. Дараа нь косинус 2x гэхээр манай үе нь 2 дахин багасаад p үетэй болоод тэгээд дараа нь энэ графикаа ингээд нуулаад тэгээд доошоо 5 нэгж зөөж байгаа гэсэн үг. За тэгэхээр орбол би 2-ны p 2-ны 3p 2p гээд яг нэг үед зурж харуулъя. За косинус x-ийн графикийг 0 хахад нэгийг авдаг. Энэ дээр хасныг аваад энд 0-ыг аваад энийг авдаг. За энэ үндсэн косинус x-ийн график. За одоо би косинус 2x зуръя. За косинус 2x би нэг бүдэг ногоон зурч. За арай харагдахгүй байна те. Косинус x-ээ за цэгэр өнгөр зурчдөө. За косинус 2x гэх юм манай нөгөө аргумент нь 2 оржуулна гэж 2 дахин агшина. За нөгөө 2p дээрсэн цэг чинь p дээр ирнэ. Нөгөө манай p дээрсэн цэг маань 90 градус дээр ирнэ. Орбол энэ дээр чинь яг эндээс харалт энд байсан цэг маань энд ирэх нь шүү дээ. За тэгэхээр нөгөө энэ дундах цэг нь хэвээ юу яг энэ нөгөө тэгшим нь бол алдагдахгүй шүү дээ. Энэ дундах нь хэвээрээ ингээд 2 дахин агшиж байгаа. За одоо энд манай шил хамгийн их утга нь бол энэ чинь нэг штэ энэ дээдлэлтэй нэг хамгийн бага утга нь хасах нэг. За тэгснэ одоо яасан гэж бүгдээрээ модуль оргосон. За модуль гэхээр яг бүгдээрээ сөрөг утгуудаар нэмэх болгоно. Тэгэхээр энэ доорогоо энэ маань эерэг болоод бүх утга нь за эрдэнэс хэсэг төвшөнтэй нь бол. За нэг ийм графикод юу үргэлжлээд байгаа гэсэн ингээд хоёр тишээ цааш үргэлжлээд. Тэгснэ энэ графикаа одоо манайх энэ хэрэг орнд байгаа штэ. Энэ графикаа доошоо 5 нэгж зүүн. Тэгэхээр одоо бүгд ингээд нугалцсан байгаа үед манай энэ утга штэ. Орбол косинус 2x-ийн утга нь хамгийн бага нь 0 хамгийн их болохоор 1 дээр очиж. За тэгэхээр нэг бүтэр зурхгүйгээр л хийж болох юмсандаа яагвал косинус 2x маань өөрөө хасах нэгээс нэг орнд идэг модуль авчна гэдэг маань 0-оос 1 орнд идэг гэсэн. За одоо хасах нь 5 гэхээр тус бүрээс нь 5-ыг хаслаа. Тэгэхээр энэ маань косинус 2x-ийн модулаас хасах нь 5 нөгөө талаас нь 5 хаслаа хасах 4. Тэгэхээр манай хамгийн бага утга нь хэдийн гэсэн чинь хасах 5 дээр очиод хамгийн утга нь хаана очих гэсэн чинь хасах 4 дээр очиод хамгийн бага утгуудын нийлбэрийг бод гэхээр хасахс гарах нэ. За 78. За x нь модулаараа 2-оос бага үед бүгдээр энэ функцийн графикийн хамгийн бага утгуудын нийлбэрийг олох гэж байгаа гинэ. За ол гэснээ энэ чинь шалгууруулга тавьсан байх юм. За эсвэл би нэг зөв тус нь болчих. За энэ бас нэг тустай энэ тустай бодлого шүү те. За 78 нь нэг одоо 78 гээд нөгөө хоёрын тусад дугаарлаа. Тустай 3 бодлого байна. За одоо эндээс бүгдээр яах гэж x нь модулаараа 2-оос бага үед энэ графикийн хамгийн бага утгуудын нийлбэрийг болгоно. За одоо модулаар 2-оос бага чинь энэ шалгууны графикийг бүгдээрээ хас 2-оос нэмэх 2-оор нь зурна гэсэн үг.
За одоо x-с нэг маань модултай учраас бүгдээ тгээс их үед тгээс их тоо учраас хэвээр нь задраад дараа нь x-с нэг нь хасах тоо байвал хасах тоо учраас энэ модулыг эсрэгээр нь задлана. Өмнө эсрэг нь тавьчихна гэсэн. За тэгэхээр манайх одоо яах юм гэсэн чинь ямар функц очихоор x нь 1-ээс их үед y тэнцүү 2x-с нэг. X нь 1-ээс бага болохоор y тэнцүү хасах x нэмэх x нүстад 1 болчих юм байна. За тэгэхээр одоо би энэ графикийг хаана байгуулах гэсэн чинь хасах 2-оос нэмэх 2-ийн оронд л байгуулна. Тэгэхээр энэ хасах 1, энэ хасах 2. Энд нэмэх 1, энд нэмэх 2. Тэгэхээр илүү хэсгийн зурх шаардлагагүй энэ хоорондох хэсгийн зурх. За тэгэхээр одоо бүгд эхнийх нь 1-ээс их үед гэж байна тийм. 1-ээс их үед тэгээ 2-оос төрөхгүй юм чинь ерөөсөө бүгдээрээ 1 2-ыг л авчих. Тэгэхээр энэ чинь 1-ийг бардуулахаар энэ чинь 1 гарах юм байна. 2-ыг тавихаар энэ чинь 3 гарах юм байна. Тэгэхээр 1 байхад 1, 2 байхад болохоор манайх 3 болох юм байна. За би багцаар энэ 3-ыг. За тэгэхээр 1-ээс их үед гэхээр энэ хоёрыг холбож. За одоо 1-ээс бага үед. 1-ээс бага үед гэсэн энийхэн график бодлоо бүгдээр яг 1-ээс бага тоогаа аваад за яг 1-ийг аваад тэгээ 1-ээс бага тоо буюу хас 2 авчих. За тэгээ хэд ч гэсэн энэ маань 1 гэсэн үг эргцүүлэг юм чинь. Тэгэхээр энэ маань хас 2 байсан ч 1 байсан ч 1 буюу ийм график гарч байна. За манай энэ хас 2-оос нэм 2 орж чинь ирсэх хөлөө хоёул их буй тэнцүү авах. За одоо энэ функцийн хамгийн их багтах нэлбэр болох гэсэн шүү дээ. За хамгийн их утга нь хаана юм гэсэн чинь 3 дээр хамгийн бага утга болохоор энэ 1 дээр энэ маань 1 баг шүү. Тэгэхээр хамгийн их утга нь 3, хамгийн бага утга нь 1. Тэгээ хамгийн бага утгуудын нийлбэрийг болгосон чинь манай хариу нь 4 багнэ. За тэгсэн чинь дараагийнх нь болохоор энэ дараагийн болгоных нь орсон болоо би хараадах. Аагүй бүр тустай юм байна. За тэгэхээр одоо бүгд энэ 78-ийн энийгээ за манай энэ чинь нөгөө хоёр тустай бодлого болсон мэж таарлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ ингээд тустай 78 шиг 78 штрих гэж тийм лөө доор 79 гэсэн болохоор за энэ маань яах юм y тэнцүү синус ax дээр нэмэх нь b функцийн графикийн хамгийн их утга нь 5 гэнэ. За хамгийн утга нь 5 гэдэг чинь юу гэсэн үг вэ? Манай синус чинь хамгийн ихтэй 1 байж болно шүү дээ. Тэгэхээр энийг би одоо ихсгэлээ гэж бодоход синус маань хамгийн ихтэй 1 байж болно. Тэгээ нэмэх нь b буюу энэ нь 5 юм шүү. Тэгэхээр манай b маань 4 байсан байж таарах нь байна. Дэшээ 4 нэгцүүлсэн байна тий. За тэгээ үеийн 6-ны π гинэ. За тэгсэн чи одоо бүгдээрээ энэ синус ax дээр нэмэх нь 4 болцсноо доо. Үеийн 6-ны π. 6-ны π дээр багтаж байгаа гэсэн. Тэр модультай граф дээр жоох нэг өөрөө тустай хараа нэг ийм шанар байна. Бүгдээрээ 2-ны π, 2-ны 3-ны π, 2π. Тэгэхээр би зүгээр нэг синус x-ийн модуль дээр харуулъя. За зүгээр үндсэн синус x-ийн граф маань ийм битгтэй. Тэгснэ синус x-ийн модуль гэсэн сонирхолтой. Модуль гэхээр яг чинь эерэг сөрөг талтай байгаа нь бүгд нь эерэг болох хэрэгтэй утга нь. Тэгэхээр нөгөө манай граф чинь уул нь бол яг энэ 360 байгаа юм л copy paste хийгдсэн бол одоо дээш нь уулзгаар ингээч адилхан шүү дээ. Тэгэхээр манай үе нь 360 биш хэд болсон π болсон байх юм шүү дээ. Тэгэхээр модультай болсон энэс л манай үе нь π болсон байна. Яг энэ зүгээр тусдаа тайлбарсан манай болгоод хамаагүй. За одоо тэгвэл манайх яасан гэж үе нь гинэ. Тэгэхээр синус x-ийн график за тэгээд нэг ax-ээр үржүүлээд тэгэхээр би ингэдэгтэй синус ax гэсэн функцийн үеийг олно гэх юм бол a гүчин x нэгэд синусийн өөрийнх нь үе нь 2π. За гэтэл манайх модультай учраас ингээд 2 дахин багассан буюу одоо нуулцсан учраас энэ модультай граф маань π хийдэг гэсэн. Тэгэхээр эндээс x-ийг болохоор π байх нь 6, π байх нь a гэсэн надаа үеийн энэ 6-ны π өгсөн гэдэг чинь манай a нь тэгвэл 6 юм байна. Тэгэхээр a нь 6. Тэгэхээр одоо эндээс би a b-ийн нийлбэрийг болохоор 10 гэхээр энэ 2 оронтой гарах гэдэг юм. За одоо энэ чинь зөв бистэй хамгийн их утга нь 5 гэж байна. Хамгийн ихтэй 5. Тэгэхээр энэ чинь хамгийн ихтэй 1 шүү дээ тий.
Тэгэхээр 1 дээр хэдийг нэмбэл 5 гарах вэ буюу B нь бол 4 байх үед. Одоо чи 4 байх үед синс чи хамгийн ихтэй нэгийг аваад 5 гарах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр B нь 400 байна. Тэгэхээр B нь 4, манай А чинь 6. Тэгээд А B-ийн нийлбэр гэхээр 4-6 нэмэхээр чинь 2 оронтой 5 гарах юм байна шүү. За 79 нь болохоор за ингээд модультай граф байна. Энэ x тэнцүү А, B үед хамгийн бага утгатай бол А, B-ийн нийлбэрийг олох гэж байна. За тэгэхээр бүгд модулаас салгаж ижил юм штэ тий. За эхлээд тэгэхээр модуль тус бүрийн бүгдээрээ тэгтээ тэнцүүлж. Тэгэхээр энэ бодлогыг бүгдээрээ ингээд энэ цэгүүдээр 4 засварт байх нэ. Хасах 1 0 2. Тэгэхээр хас 1-ээс бага үед хасах 1-ээс 0 орно, 0-оос 2 орно, 2-оос их үгээд. За одоо бүгдээр хасах 1-ээс бага үед хэдийг авах вэ гэсэн чинь хасах 2-ыг аваад энд торлуулъя. Хасах 2 дээр 1-ийг нэмсэж хасах гарч ийн. Энд чи хасах 2-оо тавихаар энэ модуль дотор хасахтай гарч ийн. Хасах 2-оо энд тавихаар хасах 2-оос хасах нь 2 гэхээр хасахтай гарч ийн. За дараа нь энэ дундаас тавь. За хасах 0-оор нь тавь. Хасах 0-оор нь тавьдаа 1-ийг нэмэхээр энэ бол нэмэх гарч ийн. Дараагийнх нь хасах гарна. Хасах 0-оор нь тавьас хасах нь 2 гэхээр энэ хасах гарна. За энэ дундаас 1-ийг 1 хаар нэмэх байна. 1-ээс 2-ыг сар хасах гарна. Тэгэхээр нэмэх хасах байна. За 2-оос 3-ыг авахаар бүгдээрээ нэмэх гарах юм байна. За тэгэхээр одоо юу гэсвэр x нь хасах 1-ээс бага үед дараа манай x нь хасах 1-ээс 0-ийн оронд за би хасныг 2 удаа бичихтэй нэгэнд нь тэнцүүг авч байгаа шүү. Дараа нь болохоор x нь 0-оос 1-ийн хооронд байвал дараа нь x нь 1-ээс ихүүлгээ бүгдээрээ 4 засварт гоож удах нэ. За y тэнцүү. За нөгөө графа би энд бичиж чагаад хийхгүй дээр яаж задлаа нь харагдахгүй ч магадгүй байна. Y тэнцүү x-тэй нэмэх 1-ийн модуль, нэмэх нь x-ийн модуль, нэмэх нь x-ээс сум 2-ийн модуль. За ийм граф байна. За энэ хасах гэхэр хүүхдүүд ингэж андараад байна. Хасах гэдэг маань хаалтных нь өмнө эсрэг тэмдэг тавих гэсэн үг. Тэрнээс хасах тэмдэг тавих гэсэн үг биш. За тэгэхээр манайх дандаа нэмэх байгаа юм чи хасах тэмдэг тавьж байгаа юм шиг харагдах юм тий. Дараагийнх нь хасах хэрэг модуль эсрэг тэмдэг тавина. Дараа нь хасах гарсан чинь модуль эсрэг тэмдэг тавина. Дараа нь эхнийх нь хэвээрээ нөгөө хоёр нь эсрэг тэмдэг тавих нэ. За эхнийх нь хэвээрээ x-тэй нэмэх 1, дараах нь модулийн өмнө эсрэг тэмдэг тавиад хаалтлах чинь. 0-оос 1-ийн болохоор эхний хоёр нь нэмэх, дараагийнх нь хасах юм байна. Тэгэхээр энэ би эхний хоёр нь нэмэх буюу хэвээр нь тавиад дараа сүүлийнхээгаа хасахаар задлах нэ. Дараа нь 2-оос эхэлхээр бүгдээрээ байгаараа задлах шин. X-тэй нэмэх 1, нэмэх нь x, нэмэх нь x-с 2. За одоо хаалтаа задлаад нэмэх чи хасах x, хасах нь 1, хасах x, нэмэх нь 2. Тэгэхээр хасах 3x-тэй нэмэх нь юм байна эхнийх нь. За хоёр дахь нь харъя. X-тэй нэмэх 1-ээс хасахаар задлаа, нэмэх нь 2. Хураагдаад энэ маань 3-аас x. Дараа нь энд хаалт задлахаар x-тэй нэмэх 1, нэмэх нь x, хасах x, нэмэх нь 2. Энээр хураагдаад x-тэй нэмэх нь 3. За одоо нэг болохоор зөвөр бүгдээр нэмэх хэмжин задлахаар 3x-ээс хасах нь юм байна. За одоо нэг баахан бүглэх байгаад энэ чинь болохоор юу гэсэн үг манай хасах 1-ээс бага үед хасах 3x-ээр нэмэх нэг гарсан байна. Дараа нь хасах 1-ээс 0-ийн оронд хэд гарлаа? 3-аас хасах 1 гэсэн чинь 3 энэ 1 юм байна. За дараагийнх нь болохоор 0-оос 1-ийн хооронд болохоор манайх юу гарлаа? X-тэй нэмэх нь 3 буюу 1 3 юм байна. За сүүлийнх нь 1-ээс хөдлөхөөр хэд гарлаа? 3x-ээс хасах нь 1 юм байна. За ингэж бүгэлчөөд эндээс бүгдээ одоо нөгөө хамгийн бага утгаа олоод тэрээрээ нэмэх гэж байгаа юм. За энэ график зурхаар шууд харагдчихна гэсэн үг. За одоо энэ дэжтэй бүгдээ цэг авч орлуулах та. 1-ээс бага үед чинь яг хасах 1-ийг нэг тоотоо авчих. За хасах 1-ийг аваад энд орлуулах. Тэгэхээр 4 хасах 1-ээс бага гэхээр хасах 2 авчих. Тэгэхээр 7 авчих. Дараа нь хасах 1-ээс 0-ийн онд гэсэн чинь манайх яаж нэгсэн чинь яг хасах 1 0 2 л. За энд орлуулна. Хасах 1-ийг авахаар 4, 0-ийг авахаар 3. За дараа нь x нь 0-оос 1-ийн оронд болохоор би яасан гэсэн яг 0 1 2 авч. 0-ыг авлаа 3, 1-ийг тавилаа 4. За 1-ээс хүүд яаж нэгсэн чи одоо бүгдээрээ
Яг нэгийг аваад 2 авч. Тэгээ нэгийг авахар чинь маань 2, 2-ыг авахар чинь 5. За одоо энийг байгуулнаа бүгд. За яг энэ нөгөө ер нь бол бүгд дээшээ талтай юм шүү. Тэнхлэгээ ингээд авчих. За хамгийн ихний хасах нэгээс багт. За яг хасах нэг байхад 4 гинэ. За энэ 4. Тэгээд хас 2-ыг авахаар 7 юм шүү дээ. 7. Тэгэхээр манайх энэ хооронд. За энэ чинь нэг завсар өгсөн мөлөө үлээ. Тэсрэг үгүйсэн шүү. За энэ хооронд. За дараа нь хасах нэг байхад дараагийнх маань 4 юм байна. Дараа нь болохоор 0 байхад 3 юм байна. 0 байхад 3-ыг тарих байна. За ингээд 1. За 3-ыг тарьж. За дараа нь яасан гэсэн чинь энэ маань 0 байхад яг 3 юм байна. Тэгсэн чинь 1 байхад 4 юм байна. За энийг тарьсан ингээд. За сүүлийнх нь болохоор 1 байхад 2 гарна гэдэг чинь алдсан гэсэн үг дээ. Залгагдах хэвээр. За энийг харъя. Өдөр хിവэрээ задлж байгаа шүү дээ. Тэгэхээр x-тэй нэмэх нэг x-с нь 2. Тэгэхээр манайхан чинь 3x-с хасах нь 1. Яг 1-ийг давхар 2 гараад байх юм. Тэгвэл энэ дээр алдсан болов харъя. Бүгд чинь яла эхний 2 байгаар нөгөөх нь хасгаа задлсан шүү дээ. Хിവэрээ хасах x нэмэх нь 2. Тэгэхээр x-тэй нэмэх нь 3. Тэгэхээр 1-ийг тавихад 4. Энд 1-ийг тавихад 2. Дундаа тасрах гэдэг юм да тий. 1-ийг тавихад 2 гэхээр манайх одоо энд тавих гэдэг. За энэ 2. Даа нь 2 байхад 5. 2-ыг борлуулсан чинь 5. Тэгэхээр эндээс ишээс ийм график гадах юм. За 0-оос 1-ийн хооронд. 0-оос 1 гэж эн чинь би ингэсэн байх шүү. 0-оос тийм 2-ийн хооронд шүү дээ 2. Энд 1 биш, энд 2-ыг авна. Энд 2-ыг авна. Тэгэхээр нөгөө юу нь бургаадахгүй. Тэгэхээр энд бүгдээрээ энд 2, энд 2 байсан шүү. За нөгөө цэгүүд нь бол хിവэрээ. Тэгэхээр энд маань би 0-оос 2 гэхээр энд 2-ыг авна шүү. 2-ыг авахад 5 гараад тэгээ одоо энд 2-ыг авна шүү. Энэ дээр арилгач. 2-оос их үе тэгэхээр бүгдээрээ яг 2-ыг 2-оос их тав. Ер нь бол яг энэ график дээр яг 100 гаруй залгадаж л гарах хэрэгтэй. За 2-ыг тавахаар яг 5 байна. За 3-ыг тавахаар 9-өөс нисгэр 8. За тэгэхээр манай энэ маань би буруу зурх гэжсэн байна шүү дээ тий. 1 байхад биш 2 байхад байсан байна. За 2 байхад 5. За энэ 5-ыг тарьсан гээд манайх энэ маань шүү цааш ингэж явах юм шүү. За одоо 2-оос цааш 2 байхад 5, 3 байхад 8 гэд нэлээ өгсөн байна. За нэг ийм график гарсан байна. Тэгсэн чинь энд юу гэлээ? Энэ функцийн энэ үед хамгийн бага утгатай гэнэ. За ямар үед хамгийн бага утгатай гэсэн чинь манайх энэ координат дээр. Энэ маань хамгийн бага утга. Хаана ингэсэн чинь 0 байхад 3 дээр хамгийн бага утгатай. Тэгэхээр үргэлбэл энэ 0, энэ 3 үед хамгийн бага утгатай байна. Тэгэхээр A0, B нь болохоор 3, энэ хоёрын нийлбэрийг олоход бүгдээ 3 гэж авах нэ. За 80. За биднэрт нэг f от x-ийн функцийн график o гэхтэлэхдээ энэ цэгээр огтлцоод o гэхтэлэхдээ энэ цэгээр огтлцдог. Тэгээд энэ графикийн модультай график энэ график хоёр дөрвөн цэгтэй байх k-г утгад болгоно. За нэгдүгээр өгсөн нөхцөлийг ашиглавал бүгдээрээ яаж байгуулах юм гэсэн чинь f от x маань за коэффициент бол би мэдэхгүй. Тэгэхээр x-с нь өрбөл манай хасах 2 байхад 0, 4 байхад 0 цэгийг дайрдаг гэдэг чинь хас 2 манай шийднэ гэсэн үг. Тэгэхээр x-с хасах нь хас 2, үрчиг нь x-с хасах нь 4. Тэгэхээр энэ маань a үрчиг нь x-тэй нэмэх нь 2, үрчиг нь x-с хасах 4. Гэтэл манай парабол маань o гэдэг хэмнээр хөтлөх гэсэн чинь өрбөл 0-ыг орлуулахад хасах 16 гарна гэсэн үг. За одоо 0-ыг орлуулахаар a үрчиг нь 2, хасах 4, хариу нь хасах 16. Эндээс А-г тавьсан чинь 16-г 8 тавихаар 2. Тэгэхээр манай А нь 2 байна. Тэгэхээр одоо би эндээс f от x тэнцүү 2-ыг үрчиг нь x-тэй нэмэх нь 2-ыг үрчиг нь x-с хасах 4. За энэ болохоор хаалтаа задлаа тавьсан юм байна. За нэг үс би задлаж 2x квадрат нэмэх нь 2x хасах нь 4x гээд хас 2x болоод 2-оор үрчгээр хасах 4x
хасах 8 буюу хасах 16. Тэгэхээр бүгдийг бөглөх юм энэ 2 байж, энэ маань 4 байж, энэ маань 16. За ингээд парабол маань тодорхойлчихно. За одоо эндээс бүтэн квадрат ялгана гинэ дараагийн нөх юм. За одоо эндээсээ бүгдээ f от x зөв бүтэн квадрат ялгана гэхээр 2-ыг хаалнаас гаргаад x квадратаас хан 2x. За тэр 16 хойно байж гэх тий бүтэн квадрат ялгана гэж томьёо ойлгохын тулд бүгдээ нэгийг нэмээд өгчээ. Буцаад нэгийг хасаад өгчээ. Тэ хойно хас 16. Тэгэхээр энэ маань юу болох вэ? 2-ыг хүрчихнэ. Энэ хэсэг маань x-с хан 1-ийн квадрат тэгээ хасах 2 хасах нь 16 гэхээр энэ маань хасах 18 болох юм байна. Тэгэхээр одоо бүгдээ дахиад энд хэдэн хэсэг байгаа тий. Манай энэ маань 2 юм байна. Энэ болохоор 1 юм байна. PQ нь 10, 18 байна. За одоо тэгсэн чинь энэ графикийн модультай график нь 90 К-тай 4 ерхий зэгтэй байх К утгуулт гинэ. За одоо тэгвэл бүгдээр ингэж. Одоо манай график маань яасан гэсэн чинь оройн цэг нь бүтэн квадратлахаар оройн цэг нь хасах 1 ба хасах 18 гэсэн үг шүү дээ. Ингээ 1 ба хасах 18. За тэгэхээр би нэгжээ нилээ бүдүүн тамир авлаа шүү. За 1 байхад хасах 18 гэсэн зэгт оройтой хасах 16-г дайрсан. За тэгээд тэглэх хөтлөгч нь хас 2 ба нэмэх 4-өр дайрсан. За тэг манай график бол уулнал ийм график байсан. Тэгсэн чи одоо бүгдээ яах юм гэсэн чи энийг модультай хэд дээш нь нуулаад манай график маань энэ хоёрыг хэвээрээ. За хасах 1 байхад хасгаар 1 байхад 18 очсон бол одоо 1 байхад нэмэх 18-ыг авах гэсэн үг юм. Нэмэх 18-ыг. Тэгээд манай парабол маань ямар шиг марч вэ гэсэн чинь ийм график гарч байна. За одоо бүгдээ y тэнцүү кан хэдээс хэдийн 4 шидтэй байх вэ гэхээр яг энээс энэ 18 хүртэл 0-оос. Тэгэхээр манайх 0-оос л эрсэх. Тэгээд 18-аас эрс баг. Яг 18 бол 3 шидтэй шин. Яг 0 бол манайх 2 шидтэй. Тэгэхээр манай k маань 0-оос 18-ийн хооронд буюу манай нөхөх нь энд 0 энд 18 байх юм байна.